сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Өнөөдрөөс эхлэн бид түлхүүр үг гэсэн ийм ярилцлага нэвтрүүлгээ эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Беналайн, хоёулын хавтан, хоёулын рек. Манай нэвтрүүлгийн анхны зочноор Улсын их хурлын гишүүн Зол Жаргал өргөдөж ирээд байна. За өнөөдөр маань их эзэн Чингис хааны мэлмиг хийсэн их ойн өдөр тохиож байгаа нь бас их бэлэгдэлтэй юм аа. Тэгэхээр бид ярилцлаганд орж байгаа зочдоосоо өөрийг нь тодорхойлох 6 түлхүүр үгийг хэлнэ үү гэж хүссэн. Тэгэхээр Зол Жаргал гишүүн маань энэ 6 түлхүүр үгнийхээ хамгийн ихнийхийг нь Монгол гэж бичсэн байна. Тэгэхээр бэлэгдлийг бодсон ч үнэхээр одоо эзэн богд Чингис хааны маань бадраасан төрийн гал голомтыг залгамжилж яваа Монгол төрийн түшээ шүү гэсэн ийм санааг илэрхийлж энэ үгийг хэлсэн бахаа гэж бодож байна. Тэгэхээр та Улсын их хурлын гишүүнээр одоо сонгогдоод бүрэн эрхийн хугацааныхаа 3/1-д нь орчлоо. Хоёр ч одоо улсын төсвийг баталгаажахад оролцлоо. Ингээд ер нь төсөв дээр таны одоо гол барьж явсан зарчим юу вэ? Монгол төрийн түшээгийн хувьд таны онцлог зүйл юу байсан бэ? За энэ Монгол бахархлын өдөр, амралтын өдөр өрсөнд баярлалаа их бэлгшээ зэрлээ. Төсөв улсын төсөв гэдэг бол нэг талаасаа нийгэм авч явах гол одоо санхүүгийн хүүсвэр. Нөгөө талдаа эдийн засгаа идэвхжүүлэх хэрэгсэл. Эдийн засгаа идэвхжүүлэх хэрэгсэл бол төсөв юмаа гэдэг нь хэтэрхий их жин дарж ирсэн байна. Гэтэл нийгмийн авч явах, нийгмийн хамгийн хэрэгцээтэй төрийн үүрэг бол нөгөө нийтийн суурь боловсрал, эрүүл мэнд ялцчгүй нийгмийн талаа авч явах хэрэгтэй. Энэ нь орхигдоод цалин мөнгө хаягдаад нөгөө талдаа эдийн засгаа идэвхжүүлэн төсвөр идэвхжүүлнэ гэж хөрөнгө оруулалт нэмээд л төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдээд идэг ийм ерөнхий хандлагыг бол би буруу явж иржээ гэж үзэж байгаа. Энэ юугаар илэрч ийн вэ гэхээр Монгол улс 90 онд бид нар чөлөөт нийгэм байгуулнаа, чөлөөт эдийн засгтай байна, чөлөөт ардсан тогтолцоотой байна гэж шийдсэн боловч одоо эдийн засгийн бараг 80% нь төрөөс хамааралтай байна. Түүнийх нь тал нь улсын төсөв, тал нь төрийн өмчит, орон нутгийн өмчит компаниудын эргэлтийн борлуулалтын дүн. Тэгэхээр энэ бол буруу дэш явж байгаа юм байна. За эндээс яаж гарах юм? Төсвийн тэлэлтийг ялангуяа төрийн өмчийн хөрөнгө оруулалтыг багасгах. Эдийн засаг төсвөөс биш бизнесээр тэлэх хэрэгтэй. Гэт инхээр зэрэг тэгвэл тэгээд эмч багшгаа цалин яах юм бэ гэдгээд яг эсэргээрээ тэр аж ахуй ажил, бизнес, үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулад төр бол өөрийнхөө үндсэн хийх ажил буюу нийтийн дундаа цуглуулсан мөнгийг нийтийн төлөө зарах хамгийн дөрөнд бол нэмж багшаар илэрч байгаа шүү дээ. Ерөнхий хандлагууд бол төсөв багасгах ёстой. Эдийн засгт байр суурь. Эдийн засгийн өсөлт бизнесийн салбараар явна. Ингэхээр татварыг төлөх цар хүрээ суурь бааз нэмэгдэнэ. Харин бизнесээ өсгөхийн тулд татварыг бууруулах, ялангуяа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд экспортод гаргаж байгаа тохиолдолд тэг татвар авсан ч болно. Энэ бол миний одоо ерөнхий хандлага. За энэ хүрээнд яаж ажилласан гэхээр түрүү жилийн төсөв дээр бол та мэдэх түүхэндээ баг хамгийн олон удаа төсөв хилцсэн, тийм ээ. Төсвийн доктортой байдлын тухай хууль ороод ирэнгүүт л одоо баг хэд юм ч байсан юмтэй чуулган гишүүн болоод нэг удаагүй л байсан. Тэгэл тэр дотроос алдаануудыг олж хараад нөхдүүдтэйг хамт суугаал ингээл яриад ажилласан. Нодлон бол төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Тийм тэгээд эндээс чинь хэмнэлт гаргаад нөгөө эмнэлэг энэ төр гэдэг юм ажлын хэсгийн нүүл гарч ирсэн шүү дээ. Энэ жилийн төсөв дээр өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол харьцангуй цомхон. Өнгөрсөн жил бол нөгөө мега төслүүд гаргаж ирээд эдийн засгаа эрчимжүүлнэ. Тэр юу нэг гоё юм бадрангу. Гэхдээ миний дүгнэлтээр бол энэ Монголын эдийн засгт болоод Монгол улс далсуурын хортоо
хит тийм том үрлэгэн юм байсан. Янз бүрийн юм бадрангуй санаад. Тийм болохоор багсах талд нь ажилласан. Энэ жил бол тэрийг бодоход харьцангуй бага болсон. Арай бодтой түүхийдийн үн орлого борлуулалтын хэмжээ зэрэгэ бодсон. Тэгээд бүлгэрийн төслүүд бол багассан. Гэхдээ эрүүл мэнд боловсролын салбар түүхэндээ байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэрнээ яг нэг хүнд очдог багш эмчийн цалинг бол хайцсан байсан гэдгийг төсөв орж ирэнгүүт 9 сарын 1-нд ярьж байсан. Тэгээд энэ асуудал ялцчуд улсаар байгаа сая жагсаал цуглаан бол харамсалтай. Уг нь бол одоо оны эхний улирлын дараагаас эхлээл 2 дугаар улирлаас бэлтгэхдээ энийг тооцоо явах хэрэгтэй байхгүй. За тэгээд ямар ч байсан шийдээд их хүнд байдалтай шийдлээ. Гинтийн юм шийдвэр бол сөрөг тал авчирдаг. Тэр нь бол инфляц болж гарна. Гэхдээ нөгөө талдаа ялтчгүй сая хэдэн зуун төгрөгийн цалинтай тийм одоо гимтлийн эмнэлэг яралтай тусламж төр бол хүмүүс мэдэн шүү дээ. Очихоор ямар байдалтай, ямар хэцүү орчинд ачаалттай байдаг те. Өөр арга байгаагүй. Тэр нь ч зөв. Иймэрхүү. Гол миний төсөв дээр нэг сонирхолтой олж манай зөвлөхүүдийн дүгнэлтээр хэлсэн зүйл бол нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан гэж байдаг. Эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын сангийн зарлагын дараа үлдсэн эерэг буюу ашиг тэ эерэг дүнг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж ирсэн байна. За энийг ингээд төсвийн тухай хууль дээр байдаг номын эхний заалтан дээр нь тэр алдагдлыг нөхчөө задаргаагаад бичсэн байх хэрэгтэй боловч тэр нь ороогүй байсан. Тэгэхээр тэндээс 1.1 их найд төгрөгийг нийгмийн даатгалын сангаас 400 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авч ашигласан нөхдөг. Тэрийг үгүй энэ чинь төрөөс татаас өгдөг энэ төрөж тайлбарладаг юм байна лээ. Тэгэхээр энэ бол биш. Төр бол нийгмийн даатгал татаас өгдөггүй. Төрийн даах төлөх нийгмийн даатгал гэж байдаг. Одоо нөгөө зэрэг цагдаа малчин гэдэг. Тэгэхээр өөрсдийнхөө дааж өгөх ёстой мөнгийг татаас өгж гин гэж юм өгж байгаа юм шиг болгож тайлбарлаад тэгээд төсвийн алдагдал нөхдөг юм буруу хандлага явж ирж. Энийг би төсвийн хуулиар зарчмын зөрүүдэд санал болгож энийг авч хаяа. Тэгэхээр зэрэг төсвийн алдагдал чинь 2% сэтрэх байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нь 2.9% болчихж байгаа. Тэгэхээр боломж байхгүй. За тэгвэл би саналаа татлаа. Гэхдээ энэ төсөв батлагдсны дараа хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгд ажиллана гэдэг. Ингээд 10 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санд хоримтлагдах ёстой байсан 1.5 их найдыг жил болгон төсвийн алдагдлыг дөрөн дараа багх болгоцсон байна. 1.5 их найдаар нийгмийн даатгал нэмэгдсэн бол нөгөө тэтгэврийн асуудал чинь их усүрэнд тэндээсээ гарч ирэх. Ингээ юм ирүүлчих ёстой. За төсөв бол ийм л сонирхолтой юм байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Пеналайн, Гоёлын хавтан, Гоёлын рек. За таны хоёр дахь түлхүүр үг нь инженер гэсэн. Хоёлоо гэхдээ энэ түлхүүр үгүүдийг таныг ихэнд асуухаар чинь би тулгамдаад ингээд бичлээ. Тий. Тэгэхээр одоо юу эднэрийнхээ өрөөнд ярих юм уу? Тий. За. Тийм. За таны хоёр дахь асуулт бол инженер гэсэн үг байна. За мэдээж бол та одоо их хурлд сонгогдсон энэ бас тоодоо хэдэн инженерүүдийн нэг. Манай хүн намч гэсэн одоо нэр дэвшүүлэхтэй инженер өндөр боловсролтой ийм хүмүүсүүдийг нэлээд дэвшүүлсэн. Тэр ч үүднээс бас улсын их хурл маань энэ эрчим хүчний шинчиллийг хүн нам манлайлаач гэсэн ийм байр суурь баримталж явах шиг байгаа юм. Тэгэхээр та энэ эрчим хүчний шинчиллийн талаар танай намын одоо манлайллын хүрээнд хийгдэж байгаа зүйл юу байна вэ? Эрчим хүч бол үндсэн агуулга нь эрчим хүчний үйлдвэрлэл хангамжийг нээлттэй болох хэрэгтэй байгаа. Нээлттэй одоо хаалттай байгаа мó гэдэг асуулт гарч ирнэ те. Одоо бол харьцангуй хаалттай байгаа. Нээлттэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та бид хоёр та үйлдвэр барих гэж байгаа хүн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Одоо энэ уурхай шиг ч юм уу те том хэрэглээтэй. За би эрчим хүчний цахилгаан станц барих гэж байгаа хүн та бид хоёр хоорондоо тохиролцоод үнэ хоорондоо тохиролцоод тэгээд би станцаа барина. Таны төсөл рүү цахилгаан нийлүүлнэ. Нийлүүлэхдээ би сүлжээ ашиглана. Энэ сүлжээ дид үтц бол төрийн өмч. Тэгээд сүлжээ ашигласан төлбөрийг төлнө. Тэр дээр ажилтан цалингаа авах ингээд. Ийм буюу юм зах зээлийн зарчмыг оруулах үндсэн
одоо эрчим хүчний шинжилгээний зорилго. Одоо яадгүй гэхээр зэрэг та тэнд үйлдвэр байна, би эрчим хүч энэ хоёрын хооронд төр байгаа. Тэгээ би төрөөс зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авна, төрөөс үн тогтооно. Тэгэхээр энэ маань ингээд хүмүүсийн амьдрал хэцүү байж тээ. Тийм учраас бид нар үнийг тогтооно гэж хэлж байгаа боловч цаад агуулгаараа эрчим хүчний шинэ их үүсвэрүүд баригдах явцыг удаашруулж байгаа. Дээрээс нь та тэнд том төсөл хэрэгжүүлэх гэдэг та мөнгө олж монголчуудыг баян амьдруулах гэдэг таны хийх ажлын нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байгаа. Үүнээс болоод та эрчим хүч байхгүй. Би энд станц барьж чадахгүй. Эндээс заавал дараагаас зөвшөөрөл авна. Дарга хэн зөвшөөрөл өгөх вэ? Хамгийн түрүүнд өөрийн хүрээллийн одоо нам хамт олон юу гэдэг ингээд ямар нэгэн байдлаар бизнесийн хүрээлэл ч юм уу те ингэж явдаг. Тийм болохоор олон улсын хуучин соцблокийн улсууд бол ер нь бүгдээрээ ийм чөлөөт зах зээл рүү шилжчихсэн. Гэтэ сүлжээгээ төр барьдаг чинь бас бодлоготой байх хэрэгтэй шүү дээ. Дид үтсээ барьдаг ийм. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийх нь бол эрчим хүчний реформын гол зорилго. За ингээд энэ дээр хуулийн ажлын хэсэг хурлын даргын захирамжаар гарсан бид нар ажлын хэсэгт нь байгаа. Улсын хурлын гишүүн ингэцэцэг ахалтай. Эрчим хүчний реформ үндэсний хороо гэж өнгөрсөн жил байгуулагдаж байгаад засаг солигчны дараа татан богдсон. Хороог бол дор чанд сайд ахалж ажилласан. Тэр хүрээнд ялангуяа сэргээгт эрчим хүчний тал дээр тэгээ гаднаас хөрөнгө оруулах тал дээр бол нөхөр их санаачлагтай манлайлж оролцсон. Тэгээ үр дүн бас гараад Европын хөрөнгө оруулалтын банкны хан энэ саяхан Европын бизнес форум дээр анзаарсан уу? Тэр бом долларын тэгсэн. Еврогийн тий Еврогийн хөрөнгө оруулалт шийдэж байна гэдэг. Тэгээ энэ бол яг хуу засаг төгж байгаа зээл бол биш. Хувийн хөвшил өөрсдөө цэрэг эрчим хүчний их усөр байгуулах. Тэгээд чинь хойжуулалттай талаар бас байгаа. Тэр тохиолдолд шаардлагыг хангаж явах юм бол зээлийн арай бага хүтэ зээлийн их усрыг шийдэж байна л гэсэн үг. Иймэрхүү зүйлс бол хийгдэж байгаа. Ингээд шинээр эрчим их усрүүд баригдах хамгийн гол эрх зүйн нөхцөл нь бол ийм чөлөөт орон зай. Ингээд олон их усүр баригдах тусмаа үн буурна. Энийг болоогүйгээ хаагаад байх тусам үн өндөр байна. Яагаад гэвэл том станц барихад төрөөс зөвшөөрөл авна, төрөөс үн тогтооно. Тэгэхээр би энд одоо хэдэн зуун мегаваттын том станц барьлаа. Тэгэхээр би төртөө яах вэ гэхээр урт хугацааны өндөр үнэтэй гэрээ байгуулахыг хүснэ. Тэндээ ингээд улс төрчдөд нөлөөлнө. Эрүүлэр харах юм бол бизнес хийж ашиг олоход төр төрийг чинь дэмжиж штэ. Тийм ээ? гэж. Жоохон хардсан байдлаас харах юм бол ингээд том бизнес хийгээд нэгдүгээр хөрөнгө оруулалтаа ихээр тооцно, хоёрдугаар тарифаа өндөрөөр тавина. Ингээд өөрийнхөө нөлөөгөөр тэр парламент шийдвэр гаргуулна. Дараагаар нь мөнгөгүй болоо те төсөв хэцүүдэд зах зээл яахыг бид нар мэдгүй шүү дээ. Тэр тохиолдолд мөнгөө төлж чадахгүй болох юм бол тэгвэл манай станцыг төрж шилжүүлж авна. Тэгээд тэндээ нөхөн төлбөрийн нэлээ өндөр үнээр зах зээлээс хамаагүй өндөр үнээр ч юм уу. Иймэрхүү эрсдэл гарах магадaltaй байхгүй юу? Тийм учраас төр байн, төр зохицуулна, төр үн тавихтаа гэдэг нь бол хямд байна гэсэн үг биш. Хоёрдугаарт энэ бол эрсдэлтэй. Тийм. Ийм болохоор хуулиараа нөгөө бараг 8 цент байх болоо 1 киловаттын цэвэр эрчим хүч тийм ээ? Энэс илүү байгаа. Тэгээд энэ эрх зүйн орчныг яах ажлын хэсэг бол гол зорилгоо тавиад ажиллаж байгаа. Хуулийн төсөл дулаан дээр бол төслөө гаргаад бууцсан байж чаддаг. Цахилгааны хууль дээр бол явцын дунд байгаа. Тэгээ энэ дээр засгийн газар салбарын яамны одоо түрүүчийн чуулганы 7 сарын 10-нд энэ төр оруулж ирж ирсэн төслүүд дээр бол яг эсэргээрээ буюу том төсөл тэнд төр баталгаа гаргаж өгöd авах ийм эсрэг байр суурьтай яваад байгаа. Тэгэхээр одоо энэ бол ингээд нэг талтаа гараад эрх зүйн орчин шинжилгээ шаардлагатай л гэж үзэж байна. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, хоёулын хавтан, хоёулын рэк. За таны 3 дахь түлхүүр үг маань эрхчлөө гэсэн үг байна. Тэгэхээр эрхчлөө гэхээр манай одоо үзэгчид бол за нөгөө л нэг хүний эрх мэрх гэж ярих байх гэж тааж байгаа баг. Миний хувьд бол
таны нэг бичсэн номон дээр бичсэн байсан. Орчин үеийн технологиг эзэмснээр эрхчлөө эдэлж чадна гэж. чадна. Сайн сайхан амьдрал дэлхийн дээр хөл нийлүүлж чадна гэсэн ийм санаа байна лээ. Тэгэхээр энэ яаж уйлдэж байгаа юм бэ? Монгол биш дээ. Ер нь хүн чинь байгалийн амьтан шүү дээ. Тэгэхээр газар зүй онцлогоос географаасаа Монгол үндэстэн бий болсон. Монголын тэгш өндөрлөг хатуу ширүүн уур амьсгалтай тий юм тариад нэг холбоо урахгүй. Энэ газар бол нэгдүгээрт газар тариалан том юм ингэж үүсэхгүй. Хоёрдугаар том төвлөрлүүд үүсээгүй. Түүхэндээ дандаа зөвөнтэй байсан. Тэгээд тархуу амьдардаг нүдлийн малтай. Тэр ахуудаа нийцсэн соёлтой хилэн тийм. Тэгээд ийм өөрийн гэсэн онцлог орчинд одоо биологийн селекцээр үндэсний бие бялдрын хувьд гэсэн өөрийн онцлогтой ийм хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийн аж ахуй байгаль цагуурын үндсэн өгөгдөл нь бол эрхчлөө байхгүй. Сэтгэлгээнч тийм хилэнч тийм. За ингээд нэгдүгээр эрхчлөө гэдэг бол зүгээр Монголын өөрийн өгөгдөл. Бид нар энднийх хайхтар арчлал гээл тэгэл нөгөө хэдэн залт этгээдүүд гарч ирээд өмч хувьчлалыг навцсан эрхчлөөнөөс хамгийн бодлоо энэ төр гэдэг бол буруу гэж боддог. Монголын парламентын ардчлал хэдэн мянган жилийн түүхтэй. Язгууртны парламент Монголд байсан. Хуралдай. Хүн гүрний 24 Овг аймгийн конфедерац бол бас л хуралдаагаар асуудлаа шийддэг их монголчт юм те. Ийм. Тэгэхээр энэ парламентын ардчлалд бол Монголын одоо өөрийнх нь үндсэн юу юм аа л гэж. Үндсэн тогтолцоо юм. Харин зүгээр бид нар сайжруулж орчин цагтаа нийцүүлж ажиллах хэрэгтэй. За эрхчлөөг технологиор яаж хангах вэ? Тэ? Одоо бол хүмүүсийн мэдлэг тэгээ технологийн олдц бол дэлхийн нийтээрээ нээлттэй болсон цаг үе. Тэгэхээр нээлттэй болсон юмыг аваад ашиглах юм бол Монгол хүн би энэ ном дээр нэг хоёр жижиг жишээ өгсөн байна. Жишээ нь одоо Өсгөл аймгийн Чандмын өндөр суманд ууланд амьдарч байгаа нэг ах байна. Инженер. За энэ хүн бол Америк нэгдсэн улсын эрдэс баяжуулалтын холбооны гишүүн. Тэндээсээ ингээд сар болгон сэтгүүлээ аваад уншдаг. Тэгээд баяжуулах үйлдвэрлэлийн технологийн симуляцийг код програм бичиж тэгээд тэрүүгээр зөвлөх үйлчлэг үзүүлдэг. Монголын баг хамгийн Starlink-ийн анхны хэрэглэгч байж магадгүй. Тэгээд интернеттэй тэгээд загс хориод голоо ирэг дээр суугаад лаптоп дээр програм бичээд мөнгө олоод дэлхийтэй холбогдоод ингээд амьдарч байгаа. Энэ бол технологийн ололтыг малчин Монгол хэрэгжүүлж байгаа нэг үзэгдэл. Тэгэхээр ийм байдалтай ахуйгаа сайжруулах, эрчим хүчний хангалттай их үүсвэртэй байх, одоо боловсрлоо сайжруулах, тэгээ мал амтны салхинд оруудаж явхад хаана угааг нь ядаж гаруудсан дээр локейшн харахад бол хэцүү юм ерөөсөй байхгүй болсон шүү дээ. Ийм зүйлсийг бид нар нэвтрүүлэх юм бол эрх чөлөөгөө эдлэнэ. Тэгээ энэ цөөн хүн амтаа үндэстэн юм мэдж явах юм бол том үндэстнээс одоо айж агшаад байх цаг үе бол өнгөрсөн. 21-р зуун. Үүний төлөө бид нар явах хэрэгтэй гэдэг утгаар бид нар номон дээр бичсэн. Олноос олон цөөнөөс цөөн гарц гэж Чингис хааны үг бий. Одоо өнөөдөр Чингис хааны төрсөн өдөр хэлэхэд тийм ээ. Цөөн хүн бол тооны цөөнийг технологиор оруулж болдог. Тий 13 дугаар зуун 14 дугаар зуун ер нь Монголын байлдан дагуултын үе бол технологиор илүү байсан учраас дийлж ирсэн. Тэгээ Монгол ном бол материалын шинжилгээ ухааны тухайн үеийн төгөлдршил тэгэл нөгөө ааруул борц гээл хүнсний биотехнологи те ийм. Тэгээ технологиор хоцрогдохоор нийгмээс хоцрогддог. Одоо энэ цаг үед бол технологи хүртээмжтэй. Нэх амар хэцүү юм бол байхгүй. Тийм цаг үе ирсэн учраас юу болох юм бол их баг гэлтгүү тэгш болно. Тэгш болоход бол бидний нөгөө үндэсний ясны мөрөөдөл эрхчлөө хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа маа л гэж. Зөв. Бас гоё сайхан томьёолж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Беналайн, Гоёлын хавтан, Гоёлын рек. За таны дараагийн түлхүүр тэгш боломж гэсэн байна.
Түрүүн та бас дурдлаа Чингис хааны хэлсэн үгнээс олноос олон, цөөнөөс цөөн. Мэдээж олноос олон алдаа гарна. Цөөнөөс цөөн алдаа гарна. За улсын их хурл дахь олонх одоо харж байхад маш их алдаа гарч байгаа. Цөөнх бол тэрийг маш сайн хянамгаан харж шүүмжилж байгаа. Цөөнх мэдээд цөөхөн алдаа гаргаж байгаа тийм ээ. Нөгөө талдаа одоо жагсаалтаар орж ирсэн их хурлын гишүүд маань нэг талдаа бол цөөнх. Төсөв хилцэхэд бол тойргоо сонгогдсон олонх өөрсдийнхөө одоо хамаарал тойрогтой хэмжээний хөрөнгө оруулалт тавих. Төсвийн бас балансыг нэлээд тийм дэнчгнүүллээ шүү дээ. Тэрэн дээр бол хамгийн их шүүмжлэлтэй хандсан нөгөө цөөнх жагсаалт орсон гишүүд маань байсан баг. За би бол тэгж харж байна. Таны энэ үгийг. Та бол энэ тэгш боломж гэдгийг ямар санаа хэлэхийг зорив? За эхлээд таны асуудлан дээр нэмээд хэлчихье. Яг энэ жагсаалт гэдэг чинь угаасаа нөгөө тойргийн одоо нутгийн бүр жалганы жижигээр хэлвэл тэ юмыг ингээд битчихээд байгаа ч гэдэг санаагаар анх орж ирсэн шүү дээ. Тэгээд илүү ингээд салбарын төвшөнд, улсын төвшөнд аа. Тэр нь бол эрэг үр дүнгээ авчирж гин гэж би бодож байгаа. Сайнтай муутай алаг цогцол янз бүрийн хүмүүс байгаа бах. Гэхдээ ерөнхийдөө бол бас ингээд хитрхи нөгөө тойрог руу чигтэй юм бол багасж байгаа. Нөгөө талдаа тойрог гэдэг чинь хүмүүсийн төлөөлөл. Тэгэхээр ерөөсөө тэр тойргийн хөрөнгө оруулалт мөрөлт бишээ. Ингээд төвөөсөө шийдэж явна гэх юм бол бас буруу болчих чинь. Дүүрэг болгон өөр, аймаг болгон өөр. Тэгээд тентхийн хүмүүстэйгээ ойрхон байх, ойлголцох төр гүрчи хурлын гишүүн. Тийм болохоор аль аль нь л байх шүү дээ. Тойрог гэж хаагаадах юм байхгүй, жагсаалт гэдүүлгээд байх юм байхгүй. Би бол жишээ нь Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн. Сая төсвийн үеэр Баянголоор яваад хүмүүсээс асуугаад би өөрөө явсан. Багтаага судалгаа хийгээд яхад нэгдүгээрт сургуулийн олдц, хоёрдугаарт эрүүл мэнд. Тэгээд энэ засгийн газар чинь судалгаа явуулсан шүү дээ. Бас л боловсрол эрүүл мэнд яг давхцдаг юм байл. Гэхдээ ялангуяа хотын төвийн хүн ихтэй талбай багтаа ингэ шигдсэн ийм дүүрэг Баянгол шиг дүүрэгт бол ерөөсөө сургууль тэмцэж зэрлэг номер 1. Тэгээд энийг чинь ингэж хүмүүстэй харилцчээж ерөөсөө энэ дээр нь гол анхаарал тавина шүү гэдэг юм ярьж ижил төсөв төлөвлөгөө хийхгүй бол нэг талаасаа болохгүй шүү дээ. Баянгол дээр бол 6 байршил дээр 2 нь Азийн хөгжлийн банк 4 төсөв дээр сургууль цэцэрлэг төлөвлөгдсөн 26 27 онд. Гэхдээ нийтдээ бол биднийг явахад бол 20 газар хэрэгтэй. Огт улсын сургуульгүй хороо байдаг хгүй. За энэ бол төсөвтэй одоо таны асуулт тий. Ерөнхийдөө тэгш боломж гэдэг маань ийм зүйл. За эрхчлөө гэж нэг юм байна. Би монголчуудын эрхчлөө гэж дөрөв ярьсан. Гэхдээ нөгөө талдаа эн чинь бас энэ чөлөөт эдийн засаг зарим хүмүүс их дургу томьёоллууд алдартан дэлхийн зохиолчд бий. Тэгэхээр утга нь бол эрхчлөө юм чөлөө хөдөлгөөнтэй байж ээж эмх цэгц өөрөө бий болдог. Энэ бол байгалийн зам. Гэтэл байгалийн замыг ашиглаад хүмүүс бие бинийгээ дарамтлах байгалийн чөлөөт зах зээлээр нэг нь хит баяжаад хит баяжин ч гэж багтай нэг нь баяжаад тэгээд одоо ядуусыг мүлжих энэ бол нөгөө нэг феодалын капитализмын үе л шүү дээ тийм ээ. Тэгээд дараа нь хувьсгал гардаг. Ингээ хүн чинь өөрөө буцаад ингэж бусдыг дарангуулах бас нэг тийм харагддаг байхгүй. Тэгэхээр үүний эсрэг юу байх хэрэгтэй вэ гэхээр гарааны тэгш боломж гэдэг юм байх хэрэгтэй. Тэр нь бүгдээрийн адилтхан социализм гэсэн үг биш. Анхны суур боловсрал, суур эрүүл мэндийн үйлчилгээ энэ бол тэгш боломж. Дараа нь тэр хүн юугаа ийн үү? Тэр одоо цойлоо давяас чадвараа дэлхийд гарна уу? Ажилгүй гэртээ хэвтэн үү? Өөрийнх нь асуудал. За энийг бол тэгш боломж гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэгш боломжийг гарааны тэгш боломжийг өгөхийн тулд бид нар Монгол улс үндсэн хуулиндаа суур боловсрал үн төлбөргүй байх заалттай. Тэгээд үндсэн хуулиндаа мал сүрэг төрийн хамгаалалт нэгдсэн. Тэр нь бол тэр малыг хамгаалах гадаагаадаа ч биш. Энэ бол Монголын язгуур учраас байна. Гэтэл тэр хол тэр алс хязгаарт амьдарч байгаа хүүхдүүд чи яаж өндөр түвшний боловсрал эзэмших вэ? Энэ бол тэгш боломжийн нэг хэсэг. Тэн дээр бол одоо энэ цахим технологи одоо бол боломжууд янз бүр байна шүү дээ. Энийг ашиглах. Тэгэхээр иймэрхүү байдлаар зүгээр суур юмыг хүн болгонд хүртээх энэ бол төрийн бодлого үндсэн хуулийн заалт дээрээс нь энэ тэгш
боломж, эрх чөлөөнд хүрэх суур болж байгаа. Ийм утгаар. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, хоёулын хавтан, хоёулын рек. Дараагийнх нь дараагийн тэгш боломжийнхаа үргэлжлэл юм да. Иргэний оролцоо гэж тийм ээ. Тэгэхээр мэдээж бол манай улс бол иргэн төвтэй төрийн тогтолцоо иргэн төвтэй иргэнийг барьсан одоо ийм зарчим маань хөгжиж байгаа. Тэгэхээр иргэний оролцоо одоо нэг хэсэг идэвхтэй байлаа. Одоо ер нь сулраад байх шиг байна. Тэдний оролцоо бол нэг тийм хэлбэрийн төдий гэдэг юм уу эсвэл одоо бүр цаашлаад явхаараа зэрэг хэсэг бүлэг хүмүүсийн их ашгийг хамгаалсан тийм оролцоорууд давмгаалаад байгаа юм гэсэн ийм зүйл харагдаад байна. Таны хувьд бол одоо иргэний оролцоо гэдэг мэдээ тийм тэгш боломжтойгоо авч үзэх байх. Төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоо чухал гэж хэлэх байх. Гэтэл одоо иргэд маань яг энэ төрийн шийдвэр гаргах төвшөнд оролцоо нь хангагдаж чадчих юм уу? Өө яг хөө тэгээд нээлттэй нийгэм чинь манипуляц тэ тарих угаах тэгээд өөрийн зорилгодоо ашиглах ингээл одоо яалтчгүй байгаа үзэгдэл та дээр тэ. Нөгөө талдаа энэнийг сэрнээс сэргийлэх хамгийн гол арга нь бол бүгдээр л нээлттэй үлдэх. Тэгээд нөгөө талд нь бас ялгаагүй нөгөө хүмүүс нь нөгөө талаас нь бас ажиллах л ёстой байхгүй. Тэгжиж хүмүүсийн дундаас чинь дэнсэлж өөрөө шийдвэрээ гаргана. Иргэний оролцоо Монгол улсын үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчлан нийгэм байгуулна. Би бол үндсэн хуулиас хальж мэрмэргүй байна. Тэр гол одоо урайны маань нэг нь бол иргэний ардчлал. Хоёрдугаарт нь үндсэн хуулийн заалт засгийн бүх эрх ард түмэнд ард түмэн тэрийг өөрийн төлөөллөөр дамжуулан мөн шууд оролцоотой байна гэж заасан байдаг. За эндээс ингээд харахаар одоо манай гол одоо миний чинь ажиллаж байгаа нэг зүйл бол тэр petition захим өргөдөл иргэдийн оролцоод захим өргөдөл өнгөрсөн жилээс хойш нэлээд идэвчээд юм зүйл гараад байна те. Энэ захим өргөдлийн ажиллах журмыг улсын хурлын өргөдлийн байнгын хороо шинжилж боловсруулж байгаа. Би тэр ажлын хэсгийг нь ахалж байгаа. Тэгээд энэ бол бас дэлхийн ардсан улсуудын сайн жишээг Монголд оруулж ирсэн. Одоо хүмүүс бол ингээд зарим нь санал гээгдэд байна, хариухгүй байна гэдэг их гомдол байхгүй. Тэрийг нь сайжруулж байгаа хэрэг. Хоёрдугаарт нь иргэдийн оролцоог бий болгодог нэг чухал зүйлс нь иргэдийн нийтийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурлууд. Тэгээ иргэдийн төлөөлөгчдийн хурлууд, иргэдийн нийтийн хурал, тэндээс хорооны, багийн дарга сонгодог. Энэ маань харамсалтай нь улс төрийн анхдагч байгууллага болсон намын үүр шиг ажилтдаг. За дараагийн шатнд бид нар энийг эвдэх хэрэгтэй. Энийг намаас холдуулах хэрэгтэй. Тэр иргэдийн өөрсдийнх нь оролцооны байгууллагууд ч тийм. Ингэжээж нэг юм жоох ирүүлж юм. Тэгэхгүй бол одоо нэг орцны үүдний шатны пилтаг буруу пилтагаар хийцнээс болоод цас орохоор халтарж унах гээд байна. Улсын их хурлын гишүүнга та энийг шийдээч гэд ингэж идэх байхгүй. Энд чинь тэр хороон дээрээ иргэдийн төлөв зурал дээр шийдэх ёстой. Тэгээ тэр нь ингээ холтчохоор нөгөө улс төрийн дандаа ингээ намын дарга нар болчихоор чинь нөөхөн сонсохгүй бол даргын дарга дээр нь очиж хэлэхээр тэр одоо дөрөв дээр байгаа намын дарга тэгээд тэндээс гарсан улсын хурлын гишүүн хэлэхээр зэрэг за даргаа гэдэг гэж чод тэр айлын гаднах пилта засагдах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол манай иргэний оролцооны үндсэн хууль тэгээд засаг захиргааны нэгжийн тухай хуулийн юм дээр ингээд саад болцоо айгуу тийм онцгой байгаа. Энэ дээр бас хуулийн төсөл санаачлаад явжлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яналайн, хоёулын хавтан, хоёулын рек. Төгсгөлийн түлхүүрүүгийг надад үлдээсэн байна. Намайг хэлгэж байгаа юм байна тийм. Тэгэхээр би бол цаг хугацаа гэдэг ийм түлхүүрүүг гаргаж хэлж байна. Та энэ дээр юу хэлэх вэ? Айгуу айхтар үг нь. Цаг хугацаад 1.5 жил явчлаа. Тэг их амар өдрөг бодож орж ирж байгаа шүү дээ. Хүний амьдрал гэдэг өөрөө богино. Цаг хугацаа хязгаартай.
Тэгэхээр хийж байгаа бүх юм л цаг хугацаа. Та намайг айгүй стресс төллөө сүүлийн. Жаа айхуух үр дүн гарах юмсан гэд явж лээ. Гэхдээ тэгээд хугацаа яваад идэг хамжуулах юм их байна. Яг хоёрдугаар нь бас цаг хугацаа нөхцөл байдал гэж юм байна. Ямар нэг юм 1000 хичээгээд 1000 авьяас чадвартай хүний хүснээр болдоггүй тийм ээ. Цаг хугацаа нөхцөл байдал гэж зүйл байдаг. Тэрийг их сайн мэдрэх хэрэгтэй. Зөв цагт зөв байрлалаа олж зөв талд нь хүчээ өгөх. Тэр нь одоо дөрвийн төлхөр өгнө ч гэдэг. Юуны төлөө хаана байрлах вэ? Аль цаг үед байх вэ гэдэг бол Монгол эрхчлөө тэгш боломж Нэгний оролцоо. Ийм тохиолдолд бол улс төрийн цаг үеийг харж агаад тэр цаг үед нь тэр талд нь алхах гэж. Одоо энэ төлхөр өгүүлбэр хоорондоо маш сайхан уялдаж байна тийм ээ. За ер нь тэгэл их гоё үг байдаг да. Хороо дэлхийн удам хийх ажил их байна гэж. Цаг хугацаанд богино. Цаг хугацаанд богино юм аа гэж. Тэгэхээр зэрэг энийг одоо нөгөө өхрийн махыг өнгөлцөнд махтаа гэдэг шиг чамбайхан шиг цаг хугацаагаа ашиглаад хийвэл бас амжихгүй зүйл ч гэж байхгүй баха. Таны цаашдын ажил бидтэй амжилт гэсэн яа. Богиндооч биш ухаалаг ашиглахтаа л байгаа бох тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. За манай энэ удаагийн нэвтрүүлэгт Улсын их хурлын гишүүн Зол Жаргал оролцлоо. Баяртай үзэгчдээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Яна Лайн, Хоёлын хавтан, Хоёлын рэк.